За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд миний бичлэгийг үзэж байгаа та бүхэнд маш баярлалаа. Тэгээд энэхүү бичлэг маань маш сонирхолтой, маш богинохон, маш ойлгомжтой бичлэг байх болно. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. За тэгээд яг юу болсон бэ гэвэл нэг ийм юм болсон. Тэгээд аймагсаа өсвсөн хайр янзсан. За юу болсон бэ гэвэл манайх байраа засгаж хагаад за нэг ийм хэсэг бүлэг хүмүүсүүдтэй, хувь хүмүүсүүдтэй хамтран ажиллахаар болоод тэгээд ийм гисэн чинь засвараа эхэлж ингээд обоогоо авч хаяад одоо харж байгаа хаалга маалгаа ингээд цөмлөн ингээд засвараа ажиллаа эхлүүлчихэд алга болсон. Ер нь бол бас юм буц хаягтай тийм буух эзэнтэй компани байгууллагатай хамтрах нь зүйтэй байна гэж үзсэн. Тэгээд явж үнэт шийдлгээд компанитай хамтран ажиллахаар болсон ингээд амбалда. Хамгийн гол нь манай үнэт шийдэл компанийн маань бол одоо нөгөө дотор заслаа бүх шийдлээ хийдэг, интерьер зураг гаргадаг, хамгийн гол нь бас тавилга мавилга бүх юмаа хийдэг учраас манайхд ингээд бүтэн одоо орё гэж ярьсан тий. Тэгэхээр одоо яг юунаас эхлэх ёстой юм бэ? Хэмжээ авалтаас эхлэх ёстой юм. Тий одоо сая хэмжээг авчлаа. За. Хэмжээг авчлаа. Одоо тэгээд нөгөө төлөвлөлтөө хамгийн гол нөгөө хам туурга одоо материал эднэр гоё болох гэхээс илүү төлөвлөлт одоо энэ болохгүй байгаа. Төлөвлөлт гэдэг нь одоо энэ хам шүү дээ тий. Хам маань одоо болж гэнэ болохгүй нэ тэрийг хадгалаа бас одоо нураагаад л тэгээд тэгвэл эхлээд интерьер зураг гарах юм байна тийм үү? Тий интерьер зураг маань. Тэгээд засвар нь ороод заслан ороод тэгээд тавилга руу ороод тэгээд надад хүлээж өгөх юм тий. Иргэд нэг яагаад заавал интерьер зураг гаргах хэрэгтэй? Товчхондоо бол ерөөсөө интерьер зураг маань маш том төлөвлөлт байхгүй. Тэгээд төлөвлөлт гэдэг маань хоёлоо өнгө төрхөө харж чинь дараа нь мөнгө төрнөхөө тооцоогоо гарч ин гэдэг чинь ингээд өчнөө олон ажлууд. Шууд бүх юм энэ дээр гарч тийм үү? Бүх юм гарч ин. За. Тэр чиний одоо хоёлыг төсөөлж байгаа юм маань зурган дээрээ тусахчихтан зэрэг эргээд ажил явах нь яг зургийн хандаа явж байгаа. Үүдээр ороход л нөгөө чинь хам босоод харагдаад байгаа шүү дээ. Сонцгой харагдаад. Учраас энийг бид нэр ийш нь ураагаад ийм хэсгийг том болгож байна гэсэн. Орон зайгаа тэлж өгч гэсэн. За. Одоо манай хөрөөсөө бүх ажлыг хариуцж авч байгаа. За. Тэгээ одоо бид нэр бүх материалаа өөрсдөө татчихна. Жишээ нь тавилгыг бид нэр хэд нөгөө Redwood-ийн аппликейшнаас шууд харж байгаа л бид нэр кодороо захиалчихна. Гоё аппликейшн гарцсан байгаа шүү дээ. Тэгвэл 100% би гац шихгүй байна уу? Явахгүй та өөрөө санаа зовлохгүй ажиллаа хий. Одоо надад бэлхүүрээ өг. 100% явахгүй гэдэг ямар гоё. За тэгвэл бэлхүүрээ. За өгчээ. За тэгээд зацаар дуусгаар уулзах. тий уулзах. За дууссан уу? За дууссан. За. За та бэлхүүрээ. За. Гоё болсон уу? Цороод үзсэн. Амар гоё болсон уу? За. Яг л зураг шиг болсон шүү дээ. Энэ нөгөө надаас нөгөө миний пүүснүүдийг бүгдийг нь өгчийг аваад ирсэн. Энэ Одоо энэ бүснүүд чинь нэгэд. Яаста бүгдийг нь өрж мөрцөө. Энэ нөгөө манаас чи нөгөө нэг юм пүүз мүү сонирхтыг мэднэ. Тэгээ нөгөө пүүзээ өгч ийгээдсэн нэг юм. Энэ бол яг интерьер зурган дээр яг байсан л дагт яг ийм амар гоё болно гэж би бол бодсонго. За. За минимал янз нь. Энэ болохоор галтгооны тавилга маань хуучин байсан. Гэхдээ бүгднгийн дээрээс нь нүрийн солиод угсалсан байгаа. Яг л нөгөө зурган дээр хишээ болсон юм. Интерьер зураг гаргаж байхдаа яг энийг ингээ бүхлээр нь ингээ ийм хавтан обоо биш. Хавтнаар нь байлгаад тэгээ эндээсээ ингээ уусаад тавилга руугаа ороод ингээ нэг мэт ингээ яг ийм минимал байлгыг гэсэн. Энэ маань яг л интерьер зураг байна тий. За манай том өрөө яг зураг шиг болж тэгээд надад хамгийн таалагдж байгаа юм гэвэл яг энэ тэр чигээр энэ хавтан обоо ш яг энэ хавтан амар гоё мэдрэмж өгд юм байна. Тэгээд тэрнээс гадна энэ нөгөө зурагтны доор ямар ч тийм ил утас байхгүй юнишин олон залгуурч гэдэг юм уу. Тэр энэ бүгдийг нь энд нь холбоод анх ингээд хамныхаа цаана нөх ухаад тэгээд энүүгээр нь гаргаж ирээд энд ямар ч
тийм дил утас байхгүй байгаа нэм кино минь зурагт үзэхэд амар гоё мэдрэмж өгч байна. Тэгээ энэ рүүгээ болохоор энэ нөгөө имүсдэг обоо гэсэн. Энэ нь яадаг вэ гэвэл одоо нөгөө юу юм бэ л да. Залгаан обооны залгаан мэдэгддэг. Тэгээд обоон дээрээсээ нөгөө дуртай өнгөрөө буддаг учраас одоо хэрвээ жишээ нь энэ бэж өнгө одоо надаа ингээд таалагдхаа боллоо гэхэд шууд дээрээс нь давхарлаа будчих юм. Тэгэхээр обоо солих шаардлагагүй маш их юм хэмнэх биш үү залуусаа. Тэгээд та бүхэн маань бас засвараа хийж эхэлж байгаа бол эндээс гоё жишээ аваарай. Бөхөрөө маань авжургүй ийм нүдэн гэрлэр бас бүгднийг шийдсэн байгаа. Тэгээд энэ нас надад амар таалагдж байгаа. Аль болох эмх цэгцтэй бай гэж бодсон. Тэгээд энэ хэсгийг манай Гамболд тайлбарласан зүг баг. Яагаад гэвэл энэ маань амар их ажиллагаа орсон тий. Хамгийн одоо зөв шийдэл маань өнгө будагнаас илүү зөв төлөвлөлт чинь энэ дээр харагдаж байгаа байхгүй. Хоёулаа 2 метрийн гишин зөөгөө тавихад л энэ орон зайгаа нэмчиж хүүхдээ өөрөө байхаараа байгаа. Одоо хэмжээ дамжаа шаардлагатай бүх талбай маань байгаа. Тийм гол юм том өрөө бас юм галтгоотойгоо юм амар гоё орон зай өгч юм л да тий. Иймэрхүү шийдлүүд бас айгүй зүгээр юм байна. Тэгээ нөгөө том өрөөний тавилга нь ингээд үргэлжилж яваад ингээд энд ийм хаалга байхгүй юм шиг бай гэсэн яг л тийм мэдрэмж игсэн байна. Алдаатай гэдэг юм уу эсвэл нөгөө буруу юмудаа ингээд засаад байгаа санагдсан. Тийм энэ тийм биш те. Энийг бол ингээд гоё жааслаа хийчихгүй бол одоо энд чинь нөгөө баг нь байгаад нэг хоосон ийм сул хэрэггүй юм байгаад байгаа юм. Тэгээд энэ бас хавтан биш те. Тийм энэ хавтан яг ингээд хавтнаар ингээд бас шийдчихээр амар гоё юм байна. Энэ яар хөөх энийг харна шүү дээ. Түүн бас эргэж мэргээд байна шүү дээ. Тэгээд манай хүү бол угаасаа ингээл машинд бол угаасаа амар дуртай. Энийг зурж мөрсөн. Тэгэл энд ингээд тоглоомуудын бүгднийг бас өчтөр надаас ирж авсан. Тэгэл бүгднийг өрцсөн байна. Энийг бас манай найз хийж өгсөн. Тэгээд энэ бол амар гоё угаасаа. Тэгээд энийг бол яг манай хүү тэр чигээрээ угаасаа машинд амар дуртай. Аюулгүй байдлаас их бодож хийсэн шүү дээ. Орой гэдүүлээ модоор хийх гэж байгаа зөөлөвчтэй. Яг унтчихаа гэсэлтээр бас одоо энэ бол акустик хавтан. Бас өөрөө нөө зөөлөн материалтай учраас бас хүүхдэд л бодоод байгаа. За битэрийн өрөө амар гоё тийм амар гоё мэдрэмж өгч шít. Бас энэ нөгөө уц байхгүй. Анхаал нөгөө энийг будаж одоо обо имүсээ будахтаа энэ тогийг ингээд задлаад ардуур нь оруулаад тэгээд энэ зургт маань гарч ирэв энэ ямар ч тийм ингээд нөгөө айл болгоны энд нэг юм уцамжсан байж дээ тий. Эндээсээ тог нь ингээд кабеля тогтоогоо арталт нь авчираад тэгээ арталт нь бүгдийг ингээд шийдчихээр энэ бол ингээд амар гоё цэвэрхэн мэдрэмж төрж ийн. Гамболдын хийснээр одоо ингээд дугуугаа өглөө босоод дугуугаа жигээл ингээл хүрээлэн дүү харж байгаа л дугуугаа өглөө жий хийх баха. Ингээл эндээ ингээл өглөөнөө ингээл бэлтгэлээ. Одоо нөгөө хөл хорионы үед фитнес сонгоогоо учраас эндээ бас турник дуу ингээл энэ бүгдийг шийдэж өгсөн байна. Тэгээд надаа энэ өрөөний хамгийн таалагдж байгаа хамгийн гоё юм гэвэл энэ шилэн хаалга бол амар гоё. Амар гоё мэдрэмж өгч юм гоё тансаг тий. Энэ бол надад амар таалагдж. Энэ айгу зөв шийдэл нэг та нараас унтлагны өрөөндөө бас юм гоё шилэн хаалга малга хийгээрэй. За засвар маань дууссан байна. Сэтгэл ханамж үнэхээр 100% үнэт шийдлийнхантайгаа хамтран ажилласандаа маш их баяртай байна. Тэгээ нөгөө засвар хийхээр 100 айл руу 100 явдаг гэдэг үг бол үнэхээр хоцрогдсон юм байна. Яагаад гэвэл үнэт шийдлийнхан маань заслаа хийж гин, засвараа хийж гин, бэлтагаа нааж гин, паркета шахаж гин, ханаа хийж гин, мөн салбарлаад үнэт тавилга гээд тавилгуудаа хавтангаар хийж болох бүх тавилгуудыг бүгднийг хийж гин. Тэгээд танаа хамт олонтой хамтран ажилласандаа маш их таатай байна. Маш их баярлалаа. Мөн тэгээд энэхүү засварыг хийхэд тусалсан хүмүүс маш олон байгаа мэдээж энэ хавтангаар тусалсан ирээдүйдийнхэн байна. Мөн ингээд бүх цахилгаан бараагаа солисон. Тэгээ энэ маань бас маш ингээд өөртөө ингээд санаачлаад ингээд маш их тийм болсон. Next-ийнхэндээ маш их баярлалаа. За мөн шилмэл бүдингийн сүхэтэ баярлалаа. Хүүхдийн оройг хийж гисэн хангаа найздаа маш их баярлалаа. Ингээд бүгдээр маш их баярлалаа. Тэгээд дахин баярлалаа гэж хэлье. Миний сэтгэл ханамж үнэхээр эднийхаар засвараа хийсэндээ маш их таатай байна. За тэгээд энэ бичлэгний хамгийн гол зорилго гоё юм нь юу вэ гэвэл энэ засвар заслыг маань манай ихнэр юу ч мдээгүй байгаа.
яаж хийсэн, яаж хийж байгаа, ямар хүмүүстэй хамтран ажилласан, хэдэн төгрөгөөр боссон ч гэдэг юм. Бүх юмыг маань ихнэр мэдэхгүй байгаа. Энийг яагаад ингэсэн бэ гэвэл одоо ихнэр маань бас хүүхдээ гаргаснаас хойш тэгэл хүүхд тэгэл хажуугаар нь хичээл гэл яваад маш их юм ачаалттай байгаа. Тэгээд тэгэхээр тийм учраас би нэг ч болоо бас баярлуулаад сюрприз бэрье гэж бодоод ингээд заслаа бүгднийг нь өөрөө дагаад хийсэн. Яг ямар усныг манай ихнэр юу ч мэдэхгүй байгаа. Тэгээ яг одоо маш ирж яваа. Тэгээд ихнэр хүүхд хоёроо ингээд энийг ингээд харах мөчийг би өөрөө харахыг маш их хүсэж байна. Тэгээ бүгдээ хамтдаа манай гэр бүлийнхнийг хүлээж аваа.